За хүүхдүүдээ хүний амьдралын хамгийн ихний ёс зүй хэм хэмжээ бол ариун цэвэр. Тэрийг бол маш сайн сахих ёстой. Ариун цэврийг сахих тухайд хамгийн нэгдүгээр асуудал нь болоод одоо гараа өдөрт маш сайн уугаад хумус хурмуугаа авч цэвэрхэн амьдрах ёстой байд юм аа. За тэгээ энэ талаар одоо ерөнхийдөө YouTube дээр олон нийтийн сүлжээгээр маш олон хичээлүүд байгаа. Тэнцээс харагдаад багш нь бол хумсыг цэвэр байлгаснаар ер нь бол гидсний өвчнөөс маш сайн урьдчилан сэргийлж чадна. Ер нь бол хумсны завсар 1500-аас 100000 хүртэлх ням бактери гидсийг өвчлүүлдэг муухай нянгууд байдаг гэж ер нь бол бүр би хэлж байгаа юм биш. Шинжлэх ухаанаар нотлогдсон зүйл байд юм аа. Багшаа та бүр хумсаа нэрээд штий. Багшаа та бүр идээд штий. Би угаасаа өнөө өглөө 10 удаа гараа угаасан. Бүр 20 удаа савнцсан байхгүй юу? Тэгэхээр миний хумс бол цэвэрхэн. За би явж гараа ахиж угаачаад ирье.